Хэнч гисэн шөнийн харанхуйд хүмүүн босын эвгүй дуу сонсоод айж сандран шүүдэ. Тэгвэл Архангай аймгийн нэгэн суманд эвгүй дуу чимээнээс болж нэгэн айлын ихнэр галзуурсан таагүй явдал гарчээ. Цэнглийн хийг бор хонтын аманд буусан шөнө. Тэм гэж хэлэх аргагүй үл мэдгдэх дуу гэрийг нь тойроод нар бороо иргэн сонсогдож ихэлсэн аж. Цэнгэл өөрөө моогүй анчин хүн учраас ямар нэг амтны дууг бол андахгүй. Гэвч тэр дууг ямар нэг амтны их гэж хэлхийн аргагүй байсан байгаа юм. Тэгээд ч хоёр нохойн дотор зарсхийн дуу ойрхон гараад байхад огт хуцахгүй байсан нь бүр гайхалтай. Эхнэр нь юу дуурайд байгаа юм бэ? Би айгаад байна гэж үс гизгээ зол гаах нь холгүй айж сандраад хоёр хүүхэд нь ээжигээ даган айж орилоход цэнглийн дотор бүрч харанхуй илжээ. Ядахта саяхан сэргээс ирсэн дүүн хантай байсан бол бас ч гэж учиртай байх бай. Гэтэл шин бууцсан дээр гэрээ барьсны дараа хаваржаан дээрээс адуугаа олж ирэх хэмээн тушаал өгөөд явуулчихсан байдаг. Цэнгэл дэмий ядахта. За байц. Хярсны дуу гэхэд арай айл чанга юм. Бас үнэг гэхэд их өөр гэж гайхшран сууж. Төрөөхөн гэрийнхээ гадаа ол сэвхэ зогсож байхад энэ сонин муухай дуу гарсан бөгөөд тэгхэд цэнгэл гөлгөн чонл уйлж байна. Дээд хотны магсрын хүүхдүүд саяхан нэг чонын үрийг тоноод гिचи чоныг нь буудчихсан юм гэсэн. Тэгээд л ихгүй болсон амтан айл бараадад үлж байхгүй юу? Хэмээн санаагаараа буудсан боловч удалгүй өөрөө хүртэл эвгүйцэд гэртээ явж орсон юмсан жий. Толгойтой ус ард займ гэнх уйлах давхцсан ийм дуу. Ямар амтнаас гарч болох вэ гэж тархиа гашилтал бодсон цэнгэл ямар ч байсан амтных биш ээ. Харин хүнийх байж болохоор хүнийхтэй бүр улангасаж галзуурсан хүн л ингэж хачин муухай орилох байх гэж өөртөө дүгнэлт хийгээд юутаж ихнэр хүүхдээ тайвшруулъя гэж бодон холын тусгалтай орс гарч хийдэнгээ аваад бууга мөрлөн гарахтаа нэг хий буу тавиад үзье гэж хэлжээ. Гэтэл хоёр нохоо нь гэрийнхээ хаяанд ирчихсэн гасалж гэнхч тэнхэлгүй амтд бараг л гэртээ дайрч орох нь холгүй зогсож байхыг үзээд бүрч самгардан зол тойл буцаад гүйгээд орсонгүй. Шөнийн их талд юу ч үл харагдах бөгөөд нөгөө аимшигын амтны хоол хяхрах мэт инээж мөн эхэр татан уйлах адил сонсогдсоор л байж. Цэнгэл ямар ч байсан дуугарч байгаа зүг рүү бууга багцаагаар чиглүүлээд гохыг нь дарж орхичээ. Тэгтэл чиг дүжрүүлсэн их чимээ гарч эргэн тойрон намжин болсон. Гэнэт харанхуйн дундаас хагас галзуу илий бала гимээр хүний дуу. Чи намайг яаж байгаа юм бэ? Гэж улам чангаар зөрхрөн уйлхан сонсогдсон аж. Бараг л нүд нь юм харахаа болоод чихэн юуч дуулахаа болтол айж чичирсэн цэнгэл хөөгцөн мэд унаж тусах нь холгүй гэртээ явж ороод хаалгаад дангантал дүгчжээ. Авган гэрлүүн гүйх мэт ойртож буй хачин хүний орилоон бархрааныг сонсоод тэр дороо ухаан алдан унаж хүүхдүүд нь улам чанга чарлан уйлалдаж ихэлсэн аж. Тэгтэлч нөгөө хачин дуутай амтан яг гэрийнх нь гадаа ирээд ямар нэг амтны хүү татан идэж байгаа мэт чимээ гаргаж ихэлсэн байна. Цэнгэл хичнээн айсан ч үрд хүн гисэндээ хоёр хүүхдээ араараа хийж аваад бууга өөдрөө зүглүүлэн гохыг нь дарахад бэлдэн сууж байтал гэрийн гадаа хоёр нохоо нэг зүйл рүү хар хурхийн дайрах сонсогдоод гэнэт морин төвөргөн гарч дуу чи гэж нохой зандрах танил дуу үхэр мал мөөрг чимээ сонсогдов. Гэвч үл мэдэгдэх зүйлээс айж зүрхэнд нь хий орсон цэнгэл хаваржааруугаа явсан дүүгээ орж иртэл гадаг шааж гарсангүй. Бууг аач доош нь буулгасангүй. Дүүн орж ирмэгцээ гэр доторх ундуй сундуй байдлыг үзээд оргодол хулгайч дээрэмчин ирж уймүлчгээд яваа юу хэмээн ботсон байна. Цэнгэл авгаагаа ус цацсан сэргээх хоорондоо чамд ямар нэг хачин хүний дуу сонсогдсонгүй юу гэж асуусан байна. Дүүн над юу ч сонсогдсонгүй. Харин гэрийн ойролцоо ирж явхад таны буу дуугарах чимээ гарсан. Би надад л дохио өгч байгаа юм байлгүй гэж бодсон шүү гэж хэлсэн байна. Энэ явдал үнэхээр бодит тохиолдсон явдал бөгөөд
Цэнгэлийн авгаа түүнээс хойш хийм дуудаад ирлээ гэж орилсоор галзуурчээ. Гэхдээ дээрх тохиолдол нь хүнд тийм ч муу зүйл хүргэж чаддаггүй. Зөвхөн хий дуу чимээл бөгөөд Монгол орны өргөн уудамтал их хөвчийн хаан ч иймэрхүү дуу шингэсэн газар захаас аваад зөндөө байдаг тул мэдэж явхад илүүдэхгүй түүхээч.